За орой минь дүргий. За энэ удаагийнхаа лайваар та бүхэндээ логик сэтгэлгээний гайхамшигын талаар ярилцах болно. За тэгэхээр логик сэтгэлгээ гэж юу вэ гэдэг дээр хамгийн түрүүнд ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Логик сэтгэлгээ гэдэг зүйл бол бид бүхэн сургуульд ороод нэг дээр нэгийг нэм хэд вэ? 2 эсвэл 2 дээр нэмэх нь 2 хэд вэ гэсэн асуултанд хариулж чадаж байвал та Нобелийн шагнал авах хэмжээнд логик сэтгэлгээтэй хүн гэж өөрийгөө дүгнж болох юм аа. За тэгэхээр өнөөдөр логик сэтгэлгээ хэрхэн танин мэдэх вэ? Таны логик сэтгэлгээ хэр байна вэ гэдэг дээр анализ хийж ярилцах болно. За тэгэхээр сонирхолтой кейсүүдээр баяжуулж ярих болно. За тэгэхээр логик сэтгэлгээг бид бүхэн амьдралдаа сургуулаас гадна амьдралдаа яг ийм хэрэг болохоор зүйл дээр мэдрээд авчих юм бол бүр хэрэглүүр болгочих юм бол амьдралдаа илүү ахиц дэвшил амжилтанд хүрэх болно. За энэ дээр хэдүүлээ нэг анхаарлаа фокус өгье. За тэгэхээр нэг ийм гайхалтай кейс юм. Нэг нь Лир гээд залуу өглөө ажилдаа явахдаа радиогоор дуртай нэвтрүүлэг үзэж чадаагүй байна л да. Тэгээд тэр харамсалтай байсан түүнд. Үнэхээр харамсалтай байсан. Логик сэтгэлгээгээ бодож эхэлсэн. Би энэ радиогоор энэ шоугоо сонсч чадсангүй дээ. Тэгвэл яг надтай адилхан ийм олон хүмүүс энэ шоуг үзэж чадаагүй байгаад та гэсэн бодол гинт ингээд зурс гэж орж ирсэн байна. Тэгээд тэр залуу юуг зохион бүтээсэн бэ гэхээр өглөө ажилдаа машиндаа явж исэн залуу учраас машинда бидний мэдих машины радио одоо нэг FM хөгжим түүнийг зохион бүтээжээ. Тэгснээр дэлхийд даяар бид бүхэн яадаг вүлээ? Машинд явж байхдаа хөгжим FM-ээ сонсдог, өөрт хэрэгтэй мэдээлэл авч чаддаг болсон. Тэгснээр тэр залуу яаж амьдардаг болсон бэ гэхээр дэлхийг хэрэн хис жонгоцоор хисдэг, дээрэс нь өөр ингэсэн аралтай бүр тийм баян амьдралаар амьдарч чаддаг болсон. За үүний дараагаар тэр дахин шинэ нээлттэй хийсэн байна. Тэр ямар нээлттэй хийсэн бэ гэхээр тэр үед онгоцнууд нисэхдээ газрын байршлаараа харанхууд нисч чаддаггүй байсан. Дээрэс нь юм өтгөн манантай цаг агаарын нөхцөл байдал эвгүүтэх юм бол нисч чаддаггүй байж л дээ. Тэгэхээр тэр залуу боломжийг юу гэж олж харсан бэ гэхээр яагаад энэ асуудлыг шийдэж болохгүй юм? Шүн яагаад онгоц нисч болохгүй юм? Эсвэл хэрвээ манантай нисч чадахгүй бол энэ нислэг маш цөөхөн болоод байна. Энэ нисэх онгоцны газар чи ашиггүй юм шүү гэдэг талыг харсан байна. Тэгэд навигашн систем буюу одоо бидний мэддэг машин дэдэг навигашн систем байдаг шүү дээ. Зүүн иргэнүү, баруун иргэнүү гэлээдэг. Эсвэл таны очих газар хэдэн метрийн цаана байна гэдэг. Энэ бүхнийг сэдэж дахиад дараагийн шинэ бизнес эхэлж чадсан байна. За тэгэхээр энэ мэтчлэнгээр бид бүхэн амьдралдаа боломжийг олж харж чадаад логикоор сэтгэхэд хүүе надад байгаа асуудал энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүст байгаа юм байна. Жишээ нь би ингээ хариун гүзэтэй байх юм бол нэр дэлхийр дүр хариун гүзэтэй хүмүүс байна. Тэгвэл би энэ бэлгүүсээ нарийнхан болоод хүмүүст яагаад тусалж болохгүй гэж. За нөгөөдгөр би ийм сэтгэл санааны асуудалтай байна, сэтгэл зүйн асуудалтай байна, би сэтгэл готралтай байна. Сэтгэл зүйн доош уналттай байна. Би энэ үүнийгээ ялан дийлсний дараагаар бусад дэлхий дээр байгаа мянган сэтгэл готралтай хүмүүст яагаад тусалж болохгүй гэж. За нөгөөдгөр та үр ширтээж болно те. За би үр ширтэй байна. Үр ширтэй байлаа гэж бодоход та энэ үрийг дарах төлөвлөгөө гаргаад өөрөө дараад дараа нь маш олон өрөнд орсон хүмүүс тусалж болно тий. Би ийм үр ширэнд орцсон. Энээс ингэж гарч исэн. Надад энэ кейс маань тохирсон. Ингээд судлаад үзэхэд ийм юм байлээ. Сэтгэл хөдлөлийн удирдаа, санхүүгийн удирдаа сурчихвал бид бүхэн чадна гэдэг дээр. Тэгэхээр танд ямар асуудал байна түүнийгээ шийдээд бусдад тусалж чадах юм шүү гэдэг сэтгэлгээ бол логик сэтгэлгээ болж таарч байна. Тэгэхээр логик сэтгэлгээ гэдэг зүйл хоёр зүйлээр үндэслэж ярьж болно. За эхнийх нь нотлохоо. За нотлохоон дээр хэдүүлээ яриа л да. За дахиад таргалалт дээр ярив. За тэгэхээр бид бүхэн таргалтын дээр за угаасаа би гурил их идэж ихэр идэх учраас би тарган байна. За тэгвэл буцаад турхтаа би нүүр усаа хасчих юм бол би магадгүй 10 кг-ийн хасч болох юм аа. Энэ нотлохоон дээр суурилсан. За тэгвэл нөгөө талдаа бид бүхэн дүгнэлт гаргадаг. За магадгүй нэг юм хоолны дэглэм барьж исэн чинь нөгөөх маань би физиологт маань таараагүй. Тэр хоолны дэглэм маань үнэхээр бид бүхний өдрийн норм хэрэгцээг хангаж чадаагүй гэдэг дээр дүгнэлт гаргаж ивэл логик сэтгэлийн дүгнэлт тэнд оршоод байна л да. Тэгэхээр бид бүхэн дүгнэлтийг яаж гаргаж болно шүү дээ тий. Зарим зүйл амжилттай болсон амжилтгүй болсон уу гэдэг дээр дүгнэлт гаргаж болох юм. За тэгвэл дараагийн зүйл нь бид бүхэн логик сэтгэлгээг өөр амьдралдаа юунд ашиглаж болох вэ? Энэ дээр манайхаа хариулт өгөл өгөөрэй. За би ийм зүйл дээр логик сэтгэлгээг ашигладаг. 10 жилдээ маш онц сурдаг тий. Ерөнхий боловсролын сургуультай маш онц сурдаг. Эсвэл их сургуультай маш онц сурсан хүмүүс логикоор бодохдоо ирээдүйд мундаг явна гэж бодоод байдаг тий. Одоо энэ 10 жилдээ л онц сурдаг гэсэн хүүхдүүд чи ирээдүйд цойлох байлгүй гэж бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ
дан ганц логик сэтгэлгээр хүн хоол явдаггүй. Яг тэгвэл логик сэтгэлгээ гэдэг зүйл бид бүхний орой мэнд бид бүхний учир шалтгааныг тайлж өгдөг. Тэгэхээр бид бүхэн өдөр болгон учир шалтгааныг тайлдаг. Автоматар бидний тарих автоматар учир шалтгааныг олох гэж явж идэг. Энэ яагаад юм болж юу? Надад яагаад ийм зүйл тохиолдож юу? Энэний шалтгаан нь юу байсан бол гэдэг дээр. Тэгэхээр бид бүхэн ухамсартайгаар дандаа логик сэтгэлгээр явдаг биш. Заримдаа ухамсаргүйгээр явж идэг. Гэтэ энэ болгоныг сэрж мэдэж чадахгүйгээр л явж идэг байна шүү дээ. За энэ бүхэн дээр. Тэгэхээр бид бүхэн логик сэтгэлгээ ашиглаж хаана хүрч болох вэ? Асуудлын шийдлийг маш хурдан олсон логик сэтгэлгээ олсон. Тэгэхээр хүн бүхэн амьдралдаа 3 янзаар асуудлыг шийдэж байна. За хамгийн ихнийх нь ялагч сэтгэлгээтэй хүн яадаг вэ гэхээр эхлээд асуудал тулгарнгуут би энийг шийднэ. Би энэ асуудлыг шийдэж чаднаа гэж өөртөө итгэл үнэмшил төрүүлдэг. Би энэ асуудлыг шийдэж чадна. Яг бол энэ миний амьдралын хариуцлага. Одоо жишээ нь эмэгтэйчүүд төр жишээ авъя. Би хүүхэд гаргасан. Би хүүхэд гаргаад царамд болсон. Эсвэл би сэтгэл готролд орсон төрсний дараах. За тэгвэл энэ дээр асуудлыг шийдэхийн тулд хамгийн ихэнд би асуудлыг шийднэ гэдэг хүн би өөрөө хүүхэд төрүүлээд би өөрөө энэ асуудлаас гарах хэрэгтэй юм чинь. Би өөртөө гарна гэдэг асуудлын шийдлэг болдог юм байна. Би энэ сэтгэл готрол асуудал миний асуудал учраас би гарна. За хоёр дахь шатны хүн гаргаж чадах хүнд ханддаг. Гаргаж чадах хүнд найддаг. Хариуцлагыг өөр хүнд өгдөг. Одоо жишээ нь сэтгэл зүйчдэр эсвэл ингээд мэрэгжлийн хүнд нь хандах юм уу те? Эсвэл шалтгааныг өөр хүн лөө. Нөхөр намайг сэтгэл готрлоос гаргах ёстой. Нөхөр халамжтай байгаад миний оймсын маань угааж өгөөд нурууган маань бариад өгөх юм бол магадгүй би сэтгэл готрлоос гарч болох юм гэдэг дээр. За тэгвэл 3 дахь төрлийн хүн яадаг вэ? 3 дахь төрлийн хүн дээд тэнгэртэй даатгачдаг. Өө гайсаар болно дөө тэгэд болондоо болно хоёулаа гэл тэр шийддэг. Тэгэхээр та энэ 3 хүний аль нь вэ гэдэг дээр анализ хийгээд үзээрэй. За ихэнхдээ аллагч байсан аврагын сэтгэлгээтэй хүмүүс бол ихнийх байдаг. Асуудал тулгарвал би мөнгөгүй яах юм бол би л өөрөө мөнгө олох ёстой. Тэг нөхрөөс мөнгө авахаас илүү эхлээд өөрөө тархиас итгэдэг тий. Эсвэл хин нэгнээс мөнгө зээлхээс илүү надад ямар нөөц боломж байгаа л энэ мөнгө олчих болох уу гэдэг дээр. Тэг өнөөдөр энэ үсээ янзлуулж байхдаа би нэг хүнд ингээд боломжийн тухай ярьлаа. Тэгээд зөвгөр үсээ засуулж яах вэ тий. Тэгээд маш гоё биетэйгч байсан тийм ингээд тэгэд өөрөө дотор хувцсанд маш сонирхолтой. Тэгэд бүр ингээд би хаана өөрөө ингээд фитнесээр хичээллээд үнэхээр гоё биетэй. Би бүр анх уулзаад таны би ямар гоё юм бэ? Энийг ашиглаач гэж хэлсэн. Тэгэхээр тэр хүний сонирхол нь өөрөө ингээд зураг авах хоббитэй, дотор хувцсны модель болох сонирхолтой юм байсан. Тэг би хараад ихчээ та яг энэ давуу талаа ашиглаж дотор хувцсны модель болооч гэж санал тавьсан. Тэг болсон бэ. Тэгсэн чинь тэр саналыг хүлээн зөвшөөрөөд дараагийн ажлуудад орсон. Тэр нэр тэр харгалзах тэр дотор хувцсны компаниуд руу санал тавьж ингэж холбогдохоор болсон. Тэгээ тэр хүний хэлж байгаа зүйл нь юу байсан бэ гэхээр би надаас гоё битэй хүмүүс монголоор дөрөв дэлхийгээр дөрөв байгаа штэ. Яах юм бэ? Би одоо хөгшдөг баха гэж хэлсэн. За 40 гарч байгаа их чахгүй 40 гар насны. Гэтэл л штэ. Тэр 40 гар насны тийм гоё битэй хороо тэр ховор ахгүй юу ер нь. Ховор гэж байгаа хүмүүс дотор ховрлаа байхгүй тий. Тэгэхээр яагаад одоо ийм үе нь хоцрогчод байна шүү дээ. Мэргэжлийн модель нэг гой өндөр гой хүүхнүүд гэхээс илүү өнөөдөр бид хувцыг авч үзье гэвэл өөртөө адилхан харьцмаартай ч юм эсвэл амьдралд бодит энгийн хүмүүсээр илүү ханддаг болчиход байна шүү дээ. Энэ дээр саналыг тавьсан. Тэгээд тэр их ч үнэхээр зөвшөөрөд нэг хүнд нэг боломжийг харуулж өгч чадсан да үнэхээр талархалтайгаар ирлээ. Тэгээд бид бүхэн яг үүн шиг өөрийнхөө нөөц боломжийг мэддэггүй. Надаас мундаг нь байгаа штэ гэж бодоод идэг. Танаас мундаг нь байж байгаа штэ. Гэхдээ та зөндөө хөдөлмөрлөл тэр хүнээс илүү байж болно штэ. За хамгийн эмгэнэлтэй жишээ хэлгээд өөрийгөө яг цоо шин авьяастай би багаас авьяастай мундаг гэж явсан хүмүүс эгондо дарагдаад амьдралд архинд орсон ч юм уу эсвэл амьдралд хит их сагсуурснаас болоод амжилтаа алдсан тохиолдол байдаг. Тэгвэл багасаа л мяалуулсан одоо нэг ээж хийсний жишээ шиг багасаа л солгоолоод ч юм уу мяалуулсан нөөц боломжоо мэдхгүй хайж явсаар хагаад олсон хүмүүс илүү үнцэнтэй байдаг. Илүү их хөдөлмөрлөө. Тэгвэл нөгөө багаасаа ингэж хөдөлмөрлөхөөс илүү яг гоц аяас нэг ил байж идэг хүн тэрийг дараа нь үнгүүдүүлсэн байдаг тий. Одоод ингэж багаасаа од болсны дараа хүнээ алдаад ингэж мөнгө төгрөгтэй болсон ч гэсэн ингэж буруу зам руу орчлоо гэдэг жишээ бид бүхэн мэддэн шүү дээ. Тэгэхээр чи эхлээд бид бүхэн дотроо бэлэн болмоор юм шүү. Эхлээд дотроо хүн болмоор юм шүү. Тэгсний дараагаар нь гадаад зүйлүүд бол болно шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр нэг учир шалтгаан дээр бидүүлээ нэг логикоор анализ хийгээд үзье.
За энэ дээр би сая ээж жирний жишээ дээр гээд логикоор гарах гэж үзлээ. Тэгээд сая саяны их чинь моделийн жишээн дээр бас гарах гэж үзлээ шүү дээ. Учир шалтгааныг тайлбарлах гэж тий. Тэгэхээр та хизээж битээ өөрийгөө голоорой. Бид бүхэнд өөрийн гоо сайхан гэж байгаа. Гэтэл нөгөө гадуур байгаа гоо сайхнуудыг харж ингэж туйлширж явсаар байгаад өөрийнхөө гоо сайхныг мартчихд юм шүү. Энэ дээр ямар санаа оноотой байна гэдэг дээр хуваалцъя. За тэгээд ийм зүйлийг хэлэх гэсэн. Тэгэхээр логик сэтгэл бол бид бүхэнд хамгийн хэрэгтэй сэтгэлгээ. Тэгэхээр нэг их сургуулийн амжилттай төгсөх байх уу, шинэ бизнес санаа гаргах байх уу, цаашдал бусдын олж хараагүй боломжийг олж харах байх уу. Энэ бүхэнд бид бүхний логик сэтгэлийн хамгийн хэрэгтэй гэдэг. За тэгэхээр гендерийн хувьд ялгаатай тал дээр тайлбарлавал эрэгтэй хүн биднээс илүү логик сэтгэлгээтэй байдаг. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүмүүс бид бүхэн чинь ингээд сэтгэл зүйн савлгаатай ингээд явж байхдаа логикоор сэтгэл чадвараа жоохон алдсан байдаг. Тэгээд эмэгтэй хүн урт төстэй ухаан богинотой ч гэнэ тийм үг гараад байдаг. Ухаан богинотой бишээ бид нар зүгээр л дааврын хувьд физиологийн хувьд сэтгэл зүйн дандаа савлж явдаг учраас эрүүл яг ийм норматив байдлаар харахтаа жоохон таарах хүн л байдаг. Гэтэл бид энэ сул талаа ашиглаж болдог. Сул талаа ашиглаж болно шүү дээ. Бид нар сэтгэл хөдлөлтөй байдлаа, эмоцлог байдлаа ашиглаж болно шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бол бидний боломж байж болохоор байгаа. За тэгэхээр өөрийгөө хизээж битээ голоорой. Тэгээд тэр өнөөдөр би үнэхээр гайхалтай хичээг харчаад хүн заавал ихтэй сургууль төгснөөрөө нөөц боломжтой байдгүй юм байна гэдэг дээр олж харж байгаа. Тэр хүн яг миний нүдэн дээр ингээд эпирийн хоолоогоор мэдээ уншаад өгчөж байгаа. Тэгээд цаашаа явчихж байгаа. Тэр заавал нэг сэтгүүлчийн курс ингэж тийм болохоор өөрийгөө тавьдаг биш. Өөрт нь нөөц боломж байдаг юм байна шүү дээ. Тэр гоё яг мэдээний нэвтрүүлэгч уншиж чадчихна. Танд тийм нөөц боломж байгаа мөртлөө ашиглаагүй байгаа юм шүү дээ. Тий. Надад нэг юм аюус идэг да. Гэтэ би энийг ашигламааргүй байна. Арай цамаан зангараад байгаа юм шүү тий. Тэгвэл бид бүхэн мөнгөгүй мөнгөний төлөө ажиллаад байна гэдэг юм мөртлөө яагаад өөртөө байгаа нөөц боломжийг мөнгө олгож болдгоо юм бэ? Тэгээ бусдын амьдралд хэрэгтэй зүйлийгээд өөрийнхөө аюусаар тусалж чадчихбэвэл. Тий. Тэгэхээр маш олон гэр бүлийн асуудлууд байна. Эхнэр нь өөртөө итгэлгүйгээс болоод эсвэл юм дотны харилцааны мэдлэггүйгээс болоод нөгөө тээгөр хитрхи сөрөг дээр төвлөрснөөс болоод гэр бүлийн асуудал үүсээд хүүхэд аз жаргалгүй байна. Энэ бүхэн дээр таны тусалцаа юу вэ? За тэгвэл маш олон хүн орлогогүй байна. Орлогогүй өнөөдөр ковидын нөхцөл байдлын үед орлогогүй болсон дампуурсан гэж ярьж байгаа газар зөндөө. Тэгвэл энэ орлогоо нэмэгдүүлэх дээр анхаарах дээр таны өгч чадах тусалцаа юу вэ? За энэ бүхэн дээр асуудал дээр төвлөрөөд үзээрэй. Тэгэхээр шийдлийг нь маш хурдан логик сэтгэлгээр олоод үзээрэй гэдэг дээр өнөөдрийн лайв сэдв ер нь тэнд оршиж байгаа маа. Тэгэхээр Update Mind 3 хөтөлбөрийн хүрээнд өдөр болгон би лайв оруулахаар болсон. Тэгэхээр энэ лайв маань 3 дахь өдрийн лайв логик сэтгэлгээ. За тэгэхээр логик сэтгэлгээ бид бүхэнд амьдралд өдөр тутамдаа хэрэг болж байдаг. Тэгэхээр магадгүй логик сэтгэлгээний зөрчил худал логик гэж байдаг. За логик сэтгэлгээний алдаа гэж байдаг. Бид бүхэн сөрөг бодолтой итгэж үйлдэл хийж гинэ гэдэг чинь худал логик. Бидний бодсон сөрөг бодол болгон бодит биш. Бодит биш, үнэн биш. Одоо за хамгийн инээдтэй жишээ ярихад нөхөр уцаа авахгүй байлаа. Шоудад уцаа авахгүй байлаа гэж бодъё л доо. Гэтэл бид нар толгоонд юу ургуулж боддгоо. За нөгөө чи шоудад алга болцсон. Айгүй л ирэхгүй. Яг ингэ явж байгаа гэд. Эсвэл ингэ боддог. Тэ 5 дахь өдрийн орой гэж төсөөлье. Тэгвэл энэ нөгөө худал логик яваад шүү дээ. Яг тэнд хүн шоудад явж байгаа юм. Эсвэл ажлын газар нь ажил ихтэй болоод уцаа авч чадсангүй. Эсвэл уцаа магадгүй нэг керманд мартчихад ажилдаа төвлөрөөд явж байгаа юм уу? Гэх мэтлэнгээр бид бүхэн худал логиктой итгээд алдаатай бодлуудаараа тэрэндээ итгээд сэтгэл хөдлөл үүсгээд тэрийг мэдрэмж болгоод ингээд сөрөг мэдрэмжиндээ автаа сууждаг. Тэгэхээр бид бүхэн өөрийгөө танин мэдэх процесс энд хамгийн чухал байгаа зү тий. Мэдрэмжээс нь өмнө ингээд гяс салгаж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах гэдэг зүйл хамгийн хэрэгтэй байна. За тэгэхээр энэ дээр нэг манайхан санал бодлоо хэлэлцээрээ гэдэг дээр санал бодлоо хуваалцъя. За тийм байна. Тэгэхээр Update Mind хөтөлбөр маань энэ сарын 20-нд эхэлнэ. Орой мэнд. За тэгээ 20-нд эхэлнэ. Тэгээд 30 хоногийн турш өглөө 7 цагаас лайваар явна. Тэгээд 4 хоног нь сэтгэл заслал явна. Zoom-ээр шууд ярилцаад явна. Тэгээ 4 хоногийн Zoom сэтгэл заслалт юу байх вэ гэхээр дотоод эмгтээлэг цор ганц дүрээ гаргах. Нөгөөтэйгөр сэтгэлийн шарах гомдлоо тавьж болох. Бид бүхэн ингэдгийг за би багтааш нэг зоглоо үзээгүй дээ. Надад нэг сэтгэлийн гомдол мондол гэдэг юм байхгүй. Би ч их жаргалтай юм гэж ярьдаг юм. Гэвч яадаг вэ? Яг ингээд ухаад үзээд яг 70 тохиомжтой ажиллаад үзэхээр яг өөрөөсөө мартцсан сөрөг зүйлүүд маань сэтгэлийн шарах маань гараад ирдэг. Яг тэгвэл бид бүхний тархичнд дандаа сөрөг гэдэг зүйлийг хадгалаад байвал галзуур шүү дээ тий. Тэгэхээр бид бүхний тархины тохиргоо нь угаасаа сөрөг зүйлийг нууцлах.
Тэгэхээр магадгүй танд ингээд сөрөг дурсамжууд орж ирж байгаа бол түүнийг яаж тавьж явуулах, яаж хин нэгэнд гомдлоо. Бүр бадаа гацсан, гомдсон тэр гомдлоо бид бүхэн мартцсан гэж бодоод байгаа ч хизээч мартагдаагүй байдаг юм шүү. Тэнд ялзраад өмхөрөд байж байгаа шүү. Гэдгийг дахин сануулъя. За тэгээ 2 дахь сэтгэл заслын юм байна. За 3 дахь сэтгэл засал дээр нь юу орох вэ гэвэл мөрөөдөл рүү чиглүүлсэн. Мөрөөдлийн самбараа хийж болно. Тэгэхээр өнгөрсөн оны өмнө мөрөөдлийн самбар хийсэн бол энэ дээр сонголттойгоор бусдын бодлоос хараат бус байх. За ингэдэг юм. За нэг эмэгтэй үсээ маш гоё өнгөр бодууллаа. За тэгээд үжсэн чинь өөртөө бол таалагдаад идэг. Гэтэл ингээд найз нь харсна. Чи одоо ямар хөгшин сэтгтэй болцсон юм бэ? За тэгэхээр нэрэж би хөгшин болцсон юм уу? Тэгээд цаашаа гэртээ очсон чинь нөхөр нь хүүшээ чи ч одоо ямар хачин өртөө болцсон бэ? Өмнөх хүснэл дээрээсэн дээ. Нэрэж тийм юм уу? За нөгөө талаасаа бусдын бодолд хараат байхыг хэлээд байна. Нөгөө талаас өөртөө маш гоё нүрэ бутцсан байдаг. Нөхөр нь дараашаа ямар амар бутцсан юм бол будгаа очиж ярьлагдаг. Энэ мэтлэнгээр бусдын бодолд ийм хараат. Дээрэс нь ингээд бид бүхэн өөрийнхөө итгэл үнэмшлийг хаанаас олж авдаг вэ? Гэр бүлийн бага насндаа олж авдаг тий. За одоо жишээ нь над дээр өөрийнхөө жишээн дээр тайлбарлал намайг ингээд бага байхад ингээд тайлбарладаг гэсэн. Намайг их модчиг гэж хэлдэг гэсэн. Би ингээд өөрийнхөө хэмжээгээр ингээд балет бүжгэлэх гээл ингээд гүйж байгаа шүү дээ. Тэгэхээр ээж яана энэ модчиг охин хөхтэй жиж яанда гэдэг. Тэгэхээр яа за би мод юм байна. Тэгээд хизээч бүжгэлсэн дотроос мод гэдэг юм айц. Чи бол мод. Чи бүжгэлж чадахгүй гэдэг айц. Тэгэхээр энэ итгэл үнэмшил би бүжгэлж чадахгүй штэ гэдэг бодлыг би өөрөө би олгоогүй байхгүй юу. Ээжээсээ нэрээ би бүжгэлж чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ бас нэг манай нэг шавын жишээн дээр маш гоё хөлтөө хүн харахад бидрийг харахад намайг харахад ч маш гоё хөлтөө. Тэсэн чи ээж нь чи жоохон бахна чи өстө муухай хөлтөө гэлчих. Тэсэн чи одоо хүртэл 100 хүн гоё хөлтөө гэж хэлсэн ч итгэдэггүй. Тэгэхээр бид бүхэн хайртай хүнийхээ үн цэнтэй хүнийхээ үгэнд ингэж их автдаг. Бүр итгэдэг, итгэл үнэмшлээ болгон явдаг. Тийм ч учраас бид бүхэн хинт гомддог. Хамгийн хайртай хүндээ үстэ. Цусаа гартал гомддог үстэ тий. Норт нулимстай холтлол гомддог шүү. За тэгвэл энэ бүх сэтгэлийн шарах байна уу? Эсвэл ингэ сөрөг итгэл үнэмшил байна уу? Тэр хүний бодлын хувьд л болохоос миний амьдралны хамаатай биш зүйлүүдийг тавьж явуулах хэрэгтэй. Тэгжиж өөрийгөө эрх чөлөөтэй болгох гэдэг шүү дээ. Өөрийгөө байгаар нь хүлэмжшүүр. Яа гэм майглаж, яа гэм тарганлаж гэдэг дээр. За тийм ээ. За тэгвэл нөгөөтэйгүр хамгийн сүүлд нь ямар сэтгэл засал ордог вэ? 4 сэтгэл засал орохгүй тань те. Хагасаа бүтэн цайны аль нэг өдөр нь ордог. Тэгээ босод үед нь дандаа лайваар хичээлүүдэд ороод хичээлүүдэд орохдоо дан ганцын тархины дасгал Harvard-ийн Howard Gardner-ийн дасгалаар явдаггүй. Дахиад дэлхийн гайхамшигт дасгалууд байхаас гадна дандаа амьдралын ухааны талаар, мөнгөний сэтгэлгээ, мөнгөний итгэл үнэмшлийн талаар, бидний алдаатай логикуудын талаар ярилцаад явдаг. Бид бүхэн ингээд нэг юм сайн гэдэг дээр туушраад яваад байдаг. Гэтэл энэ туушралч үнэн юм уу, зөв юм уу гэдэг талаас нь маш олон судалсан зүйлүүдээс ингээд олон өнцгөр ярьж өгдөг. Яах гэж олон ном судалсан, яах гэж олон сургалтанд суусан, яах гэж энэ амьдралын ухааныг суралцахын тулд маш олон бэрхшээлийг даван туулсан юм. Энэ бүхнээсээ хуваалцаж явдаг. За энэ дээр тэгэхээр хамгийн сүүлчийн сэтгэл засал маань удмын хүчтэй төвлөрдөг. За удмын хүч гэхээр би бөөший тэгэхэд ингээд цам мун зогчоод бөө удмын хүчтэй ч холбож өгдөггүй. За тэгэхээр удмын хүчтэй холбоно гэдэг нь таны тарих, оюун, энэ бие махбодд дээрс нь итгэл үнэмшилд энэ бүх зүйлд суусан удмын итгэл үнэмшил гэдэг зүйл байна. Удмаар дамжиж ирсэн бид бүхний одоо хамгийн энгийндээ одоо манай аав архичин ч юм ээж архичин эсвэл ингээд дээшээ өвөө архичин байх юм бол бид бүхэн хараад архи ууд юм байна. Хүн сэтгэлээр гутрахаараа архи ууд юм байна. Ядч ил бидний багад орон байрны архиталт маш их байсан шүү дээ тий. Тэгэл хаасаагүй архи барьд. Тэр хүмүүсийн архи ууд юм байна. Хүн ингээд уурлахаар сэтгэл эмоцоо барьж дийлэх болохоор архи ууд юм байна гэдэг итгэл үнэмшил далд хумсар шууд суудсан байдаг учраас нэг мэтгэл хэцүү болохоор найз руу ганц би юу яа гэж ярьдаг тий. Гэх мэтлэнгээр яг энэ энгийндээ далд хумсар сууж байгаа сөрөг итгэл үнэмшлийн нэг хэлбэр шүү дээ тий. Гэтэл яг үнэндээ бид бүхэн сэтгэлээр унах болгондоо арх би уугаад байх халавтаа ч үү тий. Өөр арга шийдэх мэдрэмжүүдээ удирдах аргууд нь байхад. За нөгөөдгөр хамгийн гахалтай нэг зүйл нь юу байдаг вэ гэхээр уур гэдэг зүйл. Уур гэдэг зүйлийн энергийг яг зөв зүйлд ашиглаж байсан хүн байна уу? Дарамт гэдэг зүйлийг баяртайгаар хүлээн авч байсан хүн байна уу? Би сүүлийн дарамтыг маш гоё хүлээж авч байгаа. Сүүлийн 10 хоног миний бие өвдөөд ингээд миний төлөвлөж исэн бүх зүйл унтсан. Би яг ингээд сарынхаа төлөвлөгөөг гаргаад ингээд явж исэн чинь миний бие өвдөөд 10 хоног би зүгээр л бүх юмыг сул хайсан.
Тэгэд энэ олонний бодлын дарамт бэрхшээл юм шиг санагдчихсэн. Тэгээд яг ингээд өөртөө амлалтаасаа нацаад мяа алцсан юм шиг санагддаг тийм мэдрэмжтэй. За тэгвэл энэ дарамтыг би энэ дараагаар би жинхэнэ 10 хоног ингээд өөрийгөө тэнхрүүлээд өөрийгөө амраагаад ингэсний дараагаар бүх арай нэг хоошоо суугаад бүх зүйлийг том зургаар харсны дараа би бүр илүү хүчтэйгээр босч чадна гэдэгт итгэсэн баг. Тэгэхээр бид бүхний хийж чадах зүйл бол итгэл найдвар алдахгүй байх шүү дээ. Ямар ч бэрхшээл тулгарсан би үүнийг даван туулж чадна. За яг өнөөдөр өвдөөл үз. За яг өнөөдөр ингэж мяарал үз. За өнөөдөр бүтлгүүтэй л үз. Өөр арга шийдэж болно үстэй энийг гэдэг. Миний яваад исэн арга зөрүүдлээд яваад исэн арга юм шүү. Яг зөв арга биш юм шүү. Зүгээр би амар тэнэгдээ биш, би амар азгүйдээ биш. Зүгээр л миний хийх чадахгүй боломж байсан юм шүү. Нөгөө талын боломжоо би олж хараагүй юм шүү гэдэг дээр. Тэгээ дарамтан дээр маш их баярлдаг. Одоо ялангуяа ингээ хүмүүс ингээ шүүмжлэх их баярлдаг болсон. Ингээ заримдаа үйл хөмөлдөг байсан л да. Ингээ хүмүүс их шүүмжилдэг чи нэг яасан ямар нэг олигтойгоо шиг гадаад байдлаар шүүмжлэн хариг шүүмжүүд маш их ирдэг. Чи чадахгүй гэдэг шүүмжүүд маш их ирдэг. Чи арчаагүй гэдэг шүүмж ирдэг. Чи заваан гэдэг шүүмж ирдэг. Чам шиг юм ярахаас илүү чадахгүй гэдэг шүүмж ирдэг. Тэлээгээд юу гэж? Бид бүхэн чадах юм аа намайг харж ийж хийх хэрэгтэй зү. Тэгээ тэр өвгнүүд ингээд хамгийн ойрын хүмүүсээс ирэх тохиолдол байдаг тий. Бид бүхэнд ингээд нэг холын хүнийг тэгж амар үнцгийн талдталн шүүмжлэн гэж байхгүй ойрын хүмүүс хэлдэг. За тэгвэл энэ шүүмжийг яаж үнцэндээ халдаахгүйгээр шүүмжийг хүлээж авдаг болох юм. За нэг шүүмжлэхээр нь нусламжтайгаа олдоо сууж ах юм уу эсвэл цаашаа өөр аргаар үсэх юм уу гэдэг шийдэл дээр. Тэгэхээр урам зориг удирдлага гэдэг зүйлийг гартаа аваач гэдэг шийдлийг би дахин лайв болгоноор хэлдэг. За хэллээ те магадгүй нөхөр таныг шүүмжлээд чи чадахгүй ингээд чи чадах байсан бол өдөг хүртэл юугаа хийсэн гэж хэллээ гэж үтэй. Тэгэхээр та яах вэ? Уйлаад суух уу? За би шинээрийг чадахгүйгээ итгэхэд болох уу? Ингэдэг те эхлэх гадуур ингээд ажил хөөцөлтөд эмэгтэйчүүд ингээд явна гэхээр нөхөр нь ингээд зөрчилддөг те эмэгтэй хүн чинь ар гэрээ хариуцах ёстой юм ёстой гэл. Тэгэхээр нөө эхнэрийн мөрөөдөл хоёрт тавигдах гэдэг юм шиг санагдаад өөрөө дутуу мэдрэмжтэй уурлаад хүүхд рүү уурлаад нөхөрлөгөө уурлаад за тэгээ би зөрөөд алаад өгнө гэж гэрээсээ гарч явж яснаа буцаад нэг мэтгэд нөхрөө өгөн дуцсан гэртээ сууждаг те. Гэтэл өөр юм альгүй сэтгэлээр унтсан гэл зөндөө олон шавнар зөндөө олон хүмүүсийн кейс нэр ярьж байна л да. Тэгэхээр бусдын үзэл бодолд хамааралтай шүү дээ бид бүхэн. Тэр бид бүхэн бие даасан. За эхнэрч байна уу, нөхөрч байна уу, гэр бүлч байна уу, бид бүхэн ээжч байна уу, аавч байна уу, бид бүхэн тусдаа хувь хүн шүү дээ. Бид бүхэн өөр өөрийн мөрөөдөл зорилгын төлөө төрчихсөн хүмүүс шүү дээ. Яад хин нэг хамаарлаа. За жишээ нь над дээрээс өсвөр насны хүмүүсийн эцэгчүүд нь юу гэж хэлдэг вэ гэхээр за жүжигчин болно. Би аим гой жүжигчин болно гэж ирдэг байхгүй өсвөр насны хүмүүс. Тэгэхээр ээж нь за нөгөө жүжигчингүүд чинь тийм л болдгийн. Том болоо гэр бүрийн хүлээсээ салаад өстой нэрээ наадахаараа хоолоо олж идэн гэж байхгүй. Тэгээд Монголд хөгжин гэж байхгүй. Яг өөрийнхөө амьдралын туршлагаар олж авсан мэдлэг ядж тэл жүжигчний талаарх мэдлэгийг бид нар хаанаас олж аваад байгаа юм те. Фэйсбүүкээс салсан нийлсэн гэдэг юмнууд олж аваад байгаа юм ааш те. Фэйсбүүкээс баах муухай юмнуудыг сонсч ирсэн нөө. Хүүхэд ингээд дотроос угаасаа жүжиглэх тийм өвөгдөл юм сонирхолтой хүүхдийг шууд унтраачдаг. Чи юу бөлбөл. Эсвэл охин нь загвар өмсөй те. Ингээл гой биетэй охин байж болно шүү дээ. Загвар өмсөй гэдээ явахаар. Тэгэл тэр загвар өмсөгч чинь дараа нь юу болдог вүлээ дээ. Нэг машин шиг суугаа авчдаг. Гэх мэтлэнгээр бидний хамгийн ойрын хүмүүсийн мөрөөдлийг унгааж идэг. Гэхдээ энэ хамгийн амар зүйл нь те. Бид бүхний ингээд нураагаад унгааж идэг. Эхнэр нь хүртэл нөхрөө дэгдэг те. Нэг алдаа гаргасны дараа чи дээр надад нэг юм амлчаа тэгээ тэрэн дээр яагааг өстэй гэд олзолдог. Барьцаа авдаг. Тийм тохиолдлууд байна. Гэх мэтлэнгээр энэ бүхнээс үйл гээд байгаа юм гэхээр бие даасан сэтгэл зүйтэй байя. Сэтгэл зүйн байдал чинь бусдаас хамааралтай биш бай. За бусдаас бүр хамгийн хатуу жишээ хэлэхэд хүүхэд өвтгүүд хөтөл таны сэтгэл зүй дагаас авах албагүй шүү, тий. Та санаа зовлоо гэд хүүхдээ эдгэж чадахгүйс биш зөв шийдэлтэй логик сэтгэлээр хандъя. Тэгвэл сэтгэл хөдлөлөөр автаад тэр маань жинглээ, энэ маань жинглээ, ах маань гэлээ, энэ маань инглээ гэд уйлаад яваад. Тэгээд чи уйснараа яг асуудлыг шийдэд амалгүй. Тэгж уйлж байгаа орн баг мөнгө олж исэн дээ штэ. Одоо аав хавдартай байлаа гэж бодоход орой минь аав ээж нь хавдартай боллоо гэхэд бид бүхэн өөлж эм орч ингэж хороо чи ямар хатуу юм бэ? Миний зовлон цад холоогүй юу гэж явж яхаар мөнгө олоод тэр хавдрын нэмжлэгийн нэмэрлэлтэй шийдэл нь нэстэй. Тэгээс нэг хамгийн энгийн нийттэй жишээлгээд кино үзээд уйлдаг хүн байгаад маахан дотор. Тэгээс уйлдаг гэсэн. Эмгэнэлтэй кино гарахаар гэж уйлж шээсэн ингээл сайхан сэтгэлтэй уйлдаг гинэ гэдэг. Сэтгэл хөдлөлөө сул өдөртдөг хүн уйлдаг.
Тэнцээ аливаа зүйл дээр үлддэг. Тэгэхээр энэ бид бүхэн энэ савлгаатай нэг юм болох хэрэгтэй. Сэтгэл хөдлөлд автчихаар бид бүхэн нөгөө зориг мөрөөдлөөс дандаа хоошоо ухарч идэг. Энэ бүхнийг санан дурсаад үзээ л та. Яа, хараа мөрөөдлийн самбар дээр энэ жил 1 өрөө байр авсан. За хоёлоос дүсгийн ориглоонаас тулгалаа. За маргааш нь хэрэлтлээ. Нөхөртөөгөө хэрэлтлээ. Чи би дада дээрээ туллаа. Тэгээ дараа нь яах вэ? Би өөртөө гоё эмэгтэй болно гэл. Чамтай шамгүй болно гэл гараад яваад баахан мөнгө хүрээд ирдэг. Нэг гоё эмэгтэй болох гэж супер эмэгтэй болох гэж яваад тэгсний дараагаар яадаг вэ? Нөхөр нь асал ихнэрээ ингээл харагдах гал баахан мөнгө гаргана тий. Хэвээ нэр хайргаа уушлаар гэл баахан мөнгө гаргаад. За тэгвэл яг нөгөө санхүүгийн төлөвлөгөөгөө бодъё л да. 1 өрөө байран дээр очих гэсэн. Гэтэл бид нар жүжиг тоглолцлоо шүү. Сая салах нийлэх жүжиг тоглолцсон. Тэгээ мөнгө эхнэрийн талаас баахан мөнгө гаргачлаа. Нөхөртөө гоё сайхан намайг алдуул аюултай гэдэг эмэгтэй гоё эмэгтэй болж харагдах гад баахан мөнгө хүрчлээ. За нөгөө талдаа эхнэрэл өста нэр эхнэрийн зөв байлахгүй болохгүй гэд баахан мөнгө үрчлээ. За эцээ шийдэл нь юу юм? Таны нөгөө байрнаас чинь дахиад 1 сараар хоошлоо ш байр авах хугацаа чинь. Таны энэ яг санхүүгийн хэрэгчлөө байр авах хугацаа гэж яагаад бодоод байгаа зүйлээс чинь сэтгэл хөдлөлтөй холбоотойгоор таны төрөвчнөөс хэдэн төгрөг гарчваа. Гэх мэтлэгээр бид нар дандаа жүжиг дандаа жүжиг тоглоод байдаг тий. Сэтгэл хөдлөлөөс болоод. Тэсний энийг амар гоё өмөрнө. Гайхалтайгаар өмөрдөг. Би чи ганц л амьдрах хорвоод сайхан л байх хэрэгтэй шүү. Ганц л амьдрах хорвоод өстэй идэж уугаад өмсөж зүгээд үтгэл газар гэд. Гэтэл хүү та өөрөө ирэх чөлөөгөө гэдэг те ирэх чөлөөгөө өвдчгөр тусалж чадахгүй. Өнөөдөр манай аав хавдрын 3 дугаар зэрэгтэй гэж яхад би яг цэвэр тусалж чадхаар байна уу гэдэг өөртөө эргэлзсэн байхгүй. Би үйлээд яах юм? Би тэгээд яах юм? Чадах эмнэлгийн салбарын хүн учраас чадах зүйлээрээ туслалаа. Тэг бодсон юм. Магадгүй би аавын насны дээр очиод хүүхдүүдтэй бас тэгээд явж явах уу. Түл өнөөдөр бид нэр эрүүл сарвал байх хэрэгтэй юм шүү. Чадах зүйлээрээ туслая. Би ингэж бодсон байхгүй. Ер нь хүний амьдралд ингээд багталтай мэдрэмж төрөл өсгсөн үр хөвгт нь айтайхан шиг сайн сайхан явахд баярлаад энэ ороос буцсан үстэй. Тэм учраас би бодсон. За аав ийм болчлоо. Тэгвэл би ямар арга замаар. За би эмчилгээний төлбөр энэ дээр эмнэлгийн арга зам дээр тусалж чаддсан байх. Миний шийдэл юм байна. Тэг би шийдэж чадах зүйлээ хийн. За тэгвэл нөгөө талдаа би аавда юугаар дурсагдах уу гэдэг дээр би олон хүн тусалснараа л аавда бахархуулж чадна үстэй. Хүнд хэрэгтэй хүн болж дээ гэдэг дээр. Аа мань бахарх юм байна. Надад хугацаа нэг их байна уу гэдэг дээр ингээд бодсон байхгүй юу. Тэгэхэд би ном бичих шийдэл гаргасан. Ном бичих шийдэл нь нэг юм бестселлер номдоо биш. Зүгээр яг ингээд над шиг багаасаа бэрхшээлүүд тулаад сэтгэлийн зовлон давтаад ингээд сэтгэлийн шарах ялсан хүмүүс өөрийгөө ирэх чөлөөтэйгээр яг ингээд өөрийн байгаагаараа өөрөөрөө хүлээж авах сэтгэл зүйн шарахгүйгээр хөнгөн амьдрахад нь туслахаар би ном гаргая. Тэхийн тулд өөрийнхөө амьдралын бараан түүхүүдийг бичье гэж бодсон байхгүй. Баярлалаа. Бараан түүхүүдийг бичье гэж бодоод номыг гаргасан юм. Тэгэд одоо сая өнөөдөр номын зургийн ажил ингээд ерөнхийдөө эх 7 хоногоос дуусах шинжтэй л байх шиг байна. Тэгэд энэгээрээ юу дамжуулж юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр бид бүхэн аав ээжээрээ бахархуулах хүн болохын тулд хүнд хэрэгтэй хүн болвол яадгийг би амиа хуваа хичээгэл те. За би өнөөдөр нэг байртай нэг машинтай тэгэл болоо шүү дээ. Хаста цагаан сараараа нэг өвчүүд тавьчул гэд явж ахаар яг та хэдүүний амьдралыг өөрчилж чадсан юм. Одоо би ингээ амьдралыг өөрчилж чадсан хүмүүсийнхаа жагсаалтад ингээ гаргаа явж байгаа шүү. Тэр нь хамгийн гой мэдрэмж байсан. Хамгийн анх ингээд би сэтгэл готролд ороод ингээд нөхөртэй хаягдсан мэдрэмжтэй. Тэгээд юм нэг халдсан царимуутай өсөө осолцсон халдсан царимуутай. Тэгээд нэг өөртөө ихтгэлээ 100% алдсан тийм юм ихтэй хата. Өөрөөсөө асуусан байхгүй юу? Хандаа. Одоо чи юу хийж чадах юм бэ? Чиний гоо үзэсгэлэн алга. Ухаантай гэдэг тэр ухаан ч нь одоо алга. За дээрс нь чиний энэ бүх орггүй хоосон зүйлүүд материаллык зүйл энэ бүх зүйл байхгүй болохоор чи яг юунд найдаж амьдрах юм? Дээрс нь чи хинд яад тусалж чадах юм гэдэг дээр. Тэгээ би сэтгэл готролтой байхдаа шийдвэр гаргаж ирсэн. Би энэ сэтгэл готрлаасаа гараад чадчих юм бол нэр эмгтээчүүд чи ингээд хүүхд гарахтаа сэтгэл готролд ороод над шиг ингээд амьдын там дундаг юм штэ. Тэгвэл би тусалж болох юм байна. Би өөрөө эндээсээ гарчвал би зөндөө олон эмгтээ тусалж болох юм ингээд хүч орсон байхгүй юу? Түн туслах болохоор. Тэгээд хамгийн анхны сургалтаа 9000 төгрөгөөр зарлаад хамгийн анх орлоготой болж исэн. Тэгээ одоо ингээд би анализ ингээ хийгээ харахаар
Одоо энэ чинь 2 жилийн өмнө шүү дээ. Ингээ харахаар би ингээ төрийн албанд ажилладаг байхдаа миний авдаг цалин 500,000 гарантай тийм байсан. Гэхдээ тэр ингээ 7 хоногт 5 хоног өмнө нь явдаг гэсэн байхгүй. 7 хоногийн 5 хоног нь явал 1-ээс 5 дахь хүртэл яг л юм хоргоо уншуулал явдаг. Тэгээд би тийм дандаа завгүй тийм байсан. Тэгээд одоо болохоор одоо харахаар өөрийгөө харахаар их жаргалтай байна. Хүмүүс ингээ туслаад тэгээд ингээ энийг авах тусам орлого маань нэмэгдээд байгаа. Өнгөрсөн сарын орлого 3 сая гарan байсан. Энэ сарын орлого би өвчтөндөө холбоотойгоор хэд байх нь уу гэдгээр. Тэгэхээр би ингээ бодсон. Хандаа чадсан байж тээ хөдөлмөрлсөн байхгүй юу? Зүгээр шалтгаан тоочгоо болол хөдөлмөрлсөн. Бид бүхэн дандаа шалтгаан тоочтой ш ном уншна гэхээр залхуутай байдаг гин. Өөрийгөө хөгжүүлэхэд лайлаа хүүхдтэйгэд байлгин. Тэгснэ хүүхдтэйгээ байгаа цагаа шалхуудлаа гаргаж маргаад. Хүүхдчиг тоглол гэхээр яаж тоглолдог гэж уцаа маажаал эсвэл шал өөр юм ботцсон. Бараг аавын ботцсон тоглолт юм уу? Эсвэл ингэ өөр найз майзгаа ботцсон. Хүүхдтэйгээ яг чин сэтгэлээсээ одоо цагтаа байгаад нэг тоглоод үзээрэй. Би яг хүүхдтэйгээ тэг тоглодог. Тэгэхээр энэ бүхнээс юу хэлэх гээд байна гэхээр асуудлаа шийдээд танд ямар асуудал байгаа юм бэ? Асуудлаа бодож хүмүүс өөлж майлаа суугаад ингээд энэ тэнд асуудлаа яриа л яваад идэг найз нөхдөдөө одоо нөхөр маань нам хуурлаа ч юм уу эсвэл ингээд ийм бахан асуудлуудаа яриа л яваад идэг. Шийдлээ юусоо ярьдаггүй. Тэгэхээр шийдлээ яриад шийдлээ олсон хүмүүс нь орлогоош нэмэгдүүлээд хүмүүс туслаад ингээд амьдраад болоод байна. Ад жаргалтаагаар өөртөө хариуцлага үрээд тэгээ би өнгөрсөн сарын хугацаанд ингэж батсан байхгүй би ганцаар ажиллаа барахгүй байсан. Тэгээ ганцаарчлан сургалтууд ингээд юмнууд барахгүй. Тэгээ анх удаа би туслахтаа болъё гэдэг шийдвэр гаргаад тэгээ тэр үедээ яг ирээдүйд хүн миний сургалтыг хүн аваач үгүй ч мэдэхгүй штэ. Гэхдээ ингэж өөртөө чадна гэж хэлсэн байхгүй. Хандаа чи чадна. Чи хүн цалинжуул чадна. Чи 2 хүний хэмжээ сэтгээд үзэлдэ хандаа гэж өөртөө хэлсэн. Тэгээ бүх аялал болоод дунд нь өвдөж хүмүүдүүд яг ингээд тэндээсээ няцахчихсэн ч гэсэн хүн цалинжуул болсон чадсан. Тэгэхээр бид бүхэн алдаа логикийн алдаа юу гэдэг вэ гэхээр хизээ нэг цагт бэлэн болохоро би хүн цалинжууд ажилуулна гэж боддог. Гэтэл алдаа нь эхлээд би хүн цалинжуулна гэж чадаад өөртөө итгэсэн цагаас эхлээд таны тарих 70 тухамсаа шийдвэр гаргачихсан байдаг. Тэр мөнгийг олох гэж ажиллаж эхэлдэг. Гэтэл бид нар яадаг вэ? Хүнжлэлийнхөө хэрээр хөлөөжий гэж мэднэ. Таны хүнжил хэрэг хэмжээтэй юм. 2 м юм уу? Билээ өсөхгүй байна. Дэлхийн хэмжээтэй хүнжилттэй яагаад болохгүй юм. Тэр ингээд өөртөө хариуцлага өрүүлээл яваад өөрөө олон түмний өмнөөс бодоол ингээд өөрөө хүний амьдралыг өөрчлөх талаар бодоол ингээд явахаар жишээ нь өвчнөд орлоо гэсэн ингэж бодох нь шүү дээ тий. Хүүе би энэ үсээс асуулаад би энэ өвчин ихчэд мөнгө өгөөд тэр хүн цалинжаад хүүхдтэй чихэр боо авдаг юм уу оройн үнэхээр тэдний ширээ дүүрэн байна да гэдгээр харъя л та. Эсрэгээр нэг хүмүүс юу ч хараад идэв лээ. Яасан үнтэй өсч юм бэ? Эсвэл би миний мөнгө алдаа дууслаа, хохироо дууслаа гэж хараад идэв шүү дээ. Тэгвэл энэ дээр сэтгэлгээний ялгаа байгаад байгаа юм шүү тий. Тэгээ би ингээд бахай баярлсан байхгүй өнөөдөр. Нэрээ зөндөө олон хүмүүс одоо тэр өсчин зөндөө хүмүүс байна. Тэгээд тэр чинь байгууллагын зардал ингээд зөндөө татварт ингээд явсаар хагаад тэдний гэр бүл ингээд маш олон хүнтэй хурж штэ тэр өсчингийнхэн босс нь гэдэг юм уу, өсчин гэдэг юм уу, бүхэн олон хүнийг цалинжуулж чадчихсан гэдэг дээр. Ингээд нэг хараад үзээрэй заяа. За тэгэхээр бид бүхэн ингээд энгийн зүйл дээр алдаатай сэтгэхэд идэг аа. Тэгэхээр энийгээ өөрчлөөд, сэтгэлээ өөрчлөөд дандаа нэг харамлах, айх, эсвэл нэг бэлэн болохыг хүлээсэн байдалтай байгаад ивэл бид бүхэн хаа хүрэх вэ? Хизээч бэлэн болохгүй шүү та. Хизээч бэлэн болохгүй. Магадгүй ингээд би сэтгэл зүйч анх эхлэхдээ тэр 9,000 сургалт зарлаагүй өөрийнхөө туршлагыг ингээ хүмүүстэй хуваалцаагүй байсан бол өөртөө ийм шаардлага тавих байсан тий. Би сэтгэл зүйн ухааны доктор, профессор болохоор хүмүүст тусалнаа гэж хэлдэг. Тэг хизээ болохыг мэдэхгүй тэг. Тодорхойгүй. Гэтэл яг хэдэн сэтгэл зүйн доктор ийм цол гуншинтай хүмүүс хичнээн үний сэтгэл готрлаас гаргасан байдаг. Үгүй гэдэг асуултыг өөрөөсөө асууя. Нөгөөдөөр яг өөр амьдралдаа даван туулаа гараад ирсэн мэдрэмжийг нь авцсан хүн туслахтаа ямар байх вэ? За хандлага өөрчлөх дээр үү? За энэ дээр даван туулсан хүнээс нь асуугаараа гэдэг тал руу нь ярьж байгаа шүү. За хандлага өөрчлөхийн тулд маш олон процессыг тэрэг болно уу? Яг энэ лайваар хэлээд дуусахгүй зүйлүүд. Тэгэхээр яг юун дээр хандлага өөрчлөх гэж байгаа чинь маш олон. Жишээ нь гэрээ ажил дээр би хандлага өөрчилсөн жишээгээ ярьж өгөл дөө. Би ингээд гэрээ ажил их дургүй байхгүй юу? Шал мал угаах дургүй. Тэгээд ингээд хоол мол их ерөн дургүй. Тэгээд тэрний оронд нэг ном уншаа сууж игээд нэг хүний амьдралыг өөрчлөөд нэг хүн гэр бүлийг ингээд илэг бүтэн байлгаж өгнө надад дээр санагддаг.
Баггүй. Тэгээд гэрээ ажлынхаа надад ийм боол зарчиг мэдрэмж төрдөг байсан. Тэгээд дээрс нь ингээд айц төрөдөг. Тэгээд тэр айц хаанаас үрсэн бэ гэхээр намайг жоохон бахад ингээд шал мал угаахаар дутуу угаалыг араас өглөөд өрлөд гүйд идэгсэн байхгүй. Өглөөл хөмжлээл чи хүүхдээ жиж яаж хадамдаа гологдно гэл ингээд араас өглөөл гүйд. Тэгэхээр би гэрээ ажил хийж зогтдог байсан байхгүй. Заваар гэрээ ажил хийж ингэж загнуулж яснаас гэд энэ харгас шүүмж сонсоод эсвэл ингээд ийм хит шүүмжлэл сонсоод ирэхэд дотоод шүүмжлэгч маш хүчтэй болоод миний хажууд байхгүй ч гэсэн одоо байсан ч гэсэн миний хажууд байгаа юм шиг дотоод дуу хоолойноос өөрийгөө шүүмжлэдэг. Ямар заваа юм бэ хандаа гэж өөрийгөө шүүмжлэдэг. Тэгээ энэ дээр би хандлагаа өөрчилсөн. Тэр сэтгэлийн шархаа эдгээгээ тэгээд би надад манай багш зааж өгсөн байхгүй. Амжилтын замаа цэвэрлж гин гэж одоо гэрийнхаа шалыг угаадаг гэсэн байхгүй да. Нэрээ амжилтын замаа цэвэрлэе. Амжилтын зам маань үнэхээр гүлгэр толгор байх юм бол би тэр гулгаал амжилтанд хүрнэ өстэй тий. Тэгэхээр ингээд алиа зүйл дээр хохирогч биш. Одоо би ингээд боол зарц гэж бодохоор хохирогч санагдаад ингээд гар хүртэл угаахад хэцүү байгаа хгүй тэр чинь өмнөдөө залхуутай ажиллаа аягаа ингэж угаахт хүртэл тэгээд хандлагаа өөрчилсөн арга нь юм. Амжилтын замаа цэвэрлж ингээд шалаа угаагаад аягаа угаахтаа штэ би тийм арга хэрэглээд нэг мэтгэд тэгээд амжилттай болсон уу гэж үү? Амжилттай болсон. Тэгээд амжилтад ирсэн үү гэж үү? Ажлын саналуу зөндөө ирсэн, зөндөө шавнартай болсон. Тэгэхээр бидний тарих дандаа сөрөг зүйл дээр төвлөрж идэг. Яагаад бид бүхний тарих сөрөг зүйл дээр төвлөрдөг вэ гэхээр бид бүхэн агууд амьдардаг байх та. Homo sapiens байх та. Бид нар яадаг байсан бэ гэвэл дандаа араатан төгтөд нэг чонд идүүлчих, нэг арсланд идүүлчих гээд байсан толботоогоор айц төгшүүр байнга байсан учраас бидний тархины үлдэгдэл хэсэг дандаа сөрөг зүйл дээр төвлөрж идэг. Тархины онцлог нь шүү дээ. Тэгвэл бид бүхний хийж чадах хамгийн баатарлаг үйлс юу вэ гэвэл сөрөг бодлоо ялах. Тийм. Олон үнийг өөрчилсөн. Сөрөг бодлоо ялах гэдэг бол хамгийн том баатарлаг үйл байхгүй да. Ялах тэр нөгөө Wonder Woman гэж та гой хувц хүмүүст нисмээр байгаа бол сөрөг бодлоо ялчаач. Тэгээ над дээр зөндөө гэртээ суугаад ингээд бүх юм тохирогч болсон. Одоо аягаа угаасан ч хохирдог, хүүхдээ харсан ч хохирдог. Одоо ингээд гэртээ суугаад би хохирсон гэж ярьдаг. Би бас тэгдэгсэн. Би өстө нэрээ ажил хийж исэн бол алаа зөхгүй юу. Хүүхдээ хараад өстө 2 жил гэртээ суугаад хохирчлоо. Хөрлөгөө уурлал тэгдэгсэн. Тэгэл ингээд юм болгон дээр хохироод идэг юм ядаргаад. Шүн орой ингээд хүн ажлынхаа шоодогт нүртэл би сэтгэлээр хохирж явах ч шүү дээ. Тэг ингээд хохирох юм хайгаад идэг. Дандаа ингээд сөрөг дээрээ төвлөрсөн. За сөрөг бодлыг ялан дийлэх дасгалууд, сэтгэл хөдлөлтөд ажиллах дасгалуудаар техникүүдээр ажилладаг. Тэгэхээр одоо энэ Update Mind хөтөлбөрийн хүрээнд сэтгэл хөдлөлөө удирдах гэдэг хүний 5 сэтгэлгээний сэтгэл хөдлөлийн ухаан гэж нэг зүйл байгаа. Тэн дээр 8 техник байдаг. 8 техникүүдээр ажиллана. Тэгээд нөгөөтэйгөр бас өөр техникүүд бас байдаг. Сэтгэл хөдлөлийн ухааны техникүүд урд нь судалж исэн зүйлүүдээ бас хуваалцаад тэгээд өөр дээр хэрэгжсэн зүйлүүд болоод хүмүүс дээр хэрэгжиж амжилттай болсон зүйлүүдийг. Тэгээд 7-8 жил зарим нь хэдэн жил ингээд гэртээ суугаад бүр сөрөг болоод ингээд яачжээ би өөрөөргөө холдчихжээ гэдэг хүмүүс байдаг. Тэгээд тэд нар маань ажиллаад үр дүнгээ гаргаад хүй би яагаад ингэж бодож байгаагүй юм бэ? Яагаад би юм сөрөг юм бэ? Гэхдээ сөрөг гэхээр хүнийг өөргөө муу хүн гэж боддог. Муу хүн биш шүү. Болцсон байна уу? Харин тоглохаа гэдэг. За та бодлоо ялан дийлэхэд 30-аас дээш хоног хэрэг болно. 30-аас дээш хоног. Тэгэхээр би ингэ 90 хоног хүнд дадал зуршил суудаг гэж яддаг тий. Ерөнхийдөө 90 хоног хэрэг болно. Энэ тарих судлаач эрдэмтдийн судалгаа байгаа. Та эрэг болохын тулд дадал зуршлыг, эрэг дадал зуршлыг амьдралдаа бүтээх гэдэг энэ дээр. Тэгээд манай нэг сургалтын 30 хоногийн сургалтынхаа үргэлжлүүлээ дахиад 70 хоногийн сургалтанд орсон. Тэгэхээр одоо 100 хоног надтай салахгүй явж байгаа. Тэгээд зарим нь лайв үзэж байгаа шиг байна тий. Тийм аргууд байна. Тэг хилээд ийсэн төрхөө бүтээж чадчихв гэдэг. За би энэ дээр нөгөө би дандаа нөгөө дотроо ажилчвал гадаад зүйл амархан гэж ярьдаг байхгүй. Яа тэгвэл бид бүхэн дотоод сэтгэл зүрхээ ингээд бүр нэг гоё цагаан болгоод ингээд бүр сулалчаар за Update Mind хөтөлбөрийн төлбөр 58,000 төгрөг байгаа. Энэ хөтөлбөрийн үндсэн үнэ нь сая 800,000 төгрөгийн үнэтэй хөтөлбөр. За тэгэхээр агуулга нь маш өргөн цар хүрээтэй. Баярлалаа. Агуулга нь маш өргөн цар хүрээтэй байдаг. Ийм сургалт гэж байд юм уу гэх. Тэгэхээр үн цэнийг авахтаа манайхаа яг тэр үн цэнийг авахаар орж ижсэн. Тэгээд намайг анх энэ Update Mind хөтөлбөрийг зарлаж байгаад хүмүүс юу гэж хэлж ирсэн бэ гэхээр хандаа 30 хоногт хүн залхагдсан шүү дээ. Юугээ чамтаа 30 хоног ингээд өглөө болгон чамтаа сууж идэгин.
хүн чинь залхдаг юм байгаас ажил амьдрал гэж байна гэж зарим хүмүүс хэлж байсан. Тэсэн чи үгүй 30 хоног яг надтай сууж хийсэн хүн байдаг шүү дээ. Манай 60 эдтэй шав маань байдаг 15 та шав маань байдаг. Яг өглөө лайв хүлээгээ сууждаг. Тэгээд ингээд лайв хүлээгээд та нар яагаад өглөө лайва дараа нөхөд үзчих жолоо гэхээр тухайн үеийн мэдрэмж нь гоё байдаг. Тэгээд дээрэс нь ингээд лайвыг тухайн үед нь үзэхгүй байхаар дараа нь гүйлгээд үзчих гэдэгээс гадна багш дандаа өөр ярьдаг. Нэг сэдвтэй холбоод бүр асар өргөн амьдралд мэдхээр сэдвүүдийг холбоод ярьждаг учраас ингээд багшиг амар адал явдалтай кино үзэж байгаа юм шиг ингээд лайв үзэж хичээл хийдэг байсан. Манай 15 шиг дийж тайлбарлаж байсан. Тэгэхээр энэ дээр 14-өөс дээш насны хин ч хамрагдаж болно шүү. Яг амьдралын ухаан энэ тархины гацаагаа арилгахыг хүссэн. Тэгэхээр бид бүхэн та өнөөдөр яг нэгэн хэвнээр амьдрал нэгэн хэвнээр аягаа угаагаа шалаа угаагаад хүүхдээ хараад нөхөртөөгөө нэг хэв үгээр ярилцаад байвал бид бүхэн нөхөртөө ямар үгээр ярилцдаг юм. Тэр үгээрээ ярилцаад байвал таны тарих идэгдээл байгаа гэсэн үг шүү. Гинтэл байгаа. Зуршил болцсон. Нөгөө хүн бүр зуршил болцсон. Амнаас гардаг үг нь хүртэл зуршил болчихжээ гэж ярьж байгаа. Тэгээ манай нэг шав яг ингээд надтай ажиллаад сөрөг байжгаад эрэг болцсон. Тэгээ ингээд нөхөр нь хөдөө авцаа уураа өөрийгөө өөрчлөгээ шийдвэр гаргаад тэгээ нөхөр нь ирсэн чинь яасан бэ? Эхнэрээ гахаад чи яг надтай танилцчихсэн тэр эмэгтэй буцаад ирсэн юм шүү дээ. Урд нь дандаа ингээ хөмсгөө зангидаад уурлаад чамтай чамгүй амьдрна ингээл хашгираал ийм байдалтай эсвэл тэгтэрхий сөрөг дээрээ байдаг тий. Тэгсний дараагаар ингээ өөртөө ажиллаад эрэг болоод ирсэн чинь нөхөр нь ихлэ гайхсан шоконд орсон чи ч одоо яадаг юм нэлгэнсэн юм болцсон ингээ гайхаад. Тэгжснээ дараа нь ямар гоё юм бэ гэ нөхөр нь дуудуулдаг болсон. Ямар дуудуулдаг гэх зориг мөрөөдөлтэй байна. Миний хажууд дэмжих хүн байна гэд. Нөхрөө дэмжиж урамшуулж усалж гоё үгээр хэлж чаддаг болсон байхгүй. Тэгээ нөхөр нь бүр урд нь ууралдаг байсан бол одоо маш гоё дуудуулдаг болсон багшаагийн хуваалцаж байгаа. Тэр нь дандаа зориг мөрөөл итгэл найдварын тухай дуу, хантайгаа дасан зохицох тухай дуу. Тэгээ нэг юм ханыга магтанд болсон дуу маш их дуулдаг байсан. Тэгээ ингээд нөхөртөө хүндлэгдэж чаддаг боллоо багшаа. Урд нь би дандаа нөхөртөө доромжлуулаад байгаа юм шиг мэдрэмжтэй. Намайг доош нэгэд байгаа юм шиг, намайг нухчин дараад байгаа юм шиг мэдрэмжтэй байсан. Гэтэл энэ нөхрүүд бид нарыг нухчин дараад доорсон татаад идэг зүйл огт биш шүү. За 21 хүртэл зарлагдсан байгаа. Энэ сарын 21 хүртэл update mind. Нөхрүүд биднийг доош нь татаад байдаг зүйл байхгүй. Ямар ч нөхөр бид бүхнийг дээш нь татахыг хүсдэг. Хань ижлээ сайн аваасаа, сайхан байгаасаа гэж хүсдэг. Тэгэхээр бид бүхэн ярих чадвар сул. Тэгээ өөрийгөө ойлгох чадвар муу. Дандаа сэтгэл хөдлөлөөр хандаж ярьдаг. Уураар юм уу? Эсвэл хүчээр шийдгийг хүсдэгтэй холбоотойгоор өөрийнхөө үзэл бодол мөрөөдлөг ойлгож чаддаггүй болоод нөхөр намайг дэмжидэггүй гэдэг шийдэл дээр унаад идэгэн шүү. Тэгэхээр нөгөө хүмүүнд сонсох чадвар мó хэвтүүлээ ээж ярих чадвар мó эрэгтэй хүнтэй яаж ярих юм гэдэг арга ухаан мэддэггүй учраас дэмжүүлж чаддаггүй. Тэгэхээр нөхрийнхөө дэмжлэгийг яаж авах вэ? Нөгөө нэг хатан ухаан гэдэг үгэнд дургуулдаг. Яг яаж хүний сэтгэл хөдлөлгүйгээр хүнд яаж өөрийнхөө санааг товч тодорхойгоор ойлгуулах вэ гэдэг арга ухаан суралцаарай. Эрэгтэй хүний тархины онцлогийг сэтгэл зүйн онцлогийг нэг судлаад үзээрэй. Тэгжээс нөгөө хилээд нөхрөөсөө хүсэж байгаа зүйлээ авч чадна. Гэтэ эхлээд та өөрөө өгч иж те гоё урмын үг нөхөртөө хоёр зүйлийг өгч өгье. Эхнийх нь урам зориг та нөхрийнхөө мөрөөдлийг мэддэг үү? Нөхөр чинь таны хажууд нээлттэйгээр ярилцж чаддаггүй. За хоёр дахь нь дотны харилцаан дээр хэр өгдөг вэ? Тэгээ одоо би гэр бүлийн love dance гэх хөтөлбөр байгаа. Хайрын бүжиг гэх хөтөлбөрийнхөө хүрээнд энэ дотны харилцааны сэдв рүү орсон. Тэр нь ингээд хятадын 50000 жилийн түүхтэй. Энэ дотны харилцаа гэдэг зүйл чинь зөвхөн бидний боддог таашаал гэдэг зүйлээр хязгаарлагдахгүй юм байна. Гүн гүнзгий ойлголт юм байна. Ирүүлжих, аз жаргалтай байх, гэр бүл бат бих байх, дээрэс нь хин нэгэн орж ирэхгүй байх, дээрэс нь нөхөртэй хайрлагдаж нөгөөлөн хатналаг байх гэдэг дээр ямар их чухал юм бэ гэдгийг судлаад одоо тэр хөтөлбөрт оруулаад 2 дахь жил дээр явж байгаа бас. Тийм зүйлүүд байна. Тэгэхээр энэ бүх зүйлүүд чинь яагаад би энэ бүх олон зүйлүүдийг хийгээд байгаа юм бэ гэхээр бүх хүүхдүүд гэр бүлтэйгээ аз жаргалтай илүү бүтэн байгаасаа гэж хүсдэг. Энэ дотны харилцаа гэдэг зүйл чинь хүүхэд аав ээжтэй өсгөхөд маш их чухал ач холбогдолтой шүү дээ. Бид бүхэн заа буруу талаас нь хараад байгаа болохоос биш. Яг л бидэнд үр хүүхдээ маань очиж өгсөн хамгийн гоё мэдрэмж ахгүй тий. Тэгэхээр энэ бүхэнтэйгээ зөрчилдөд байна гэдэг чинь өөртөө зөрчилдөд байгаа нэг хэлбэр шүү дээ. За энэ бүхэн лөө ярьж ярих юм Ер нь ингээд би тэгэл хичээл апдейт майндынхаа хүрээнд ч гэдэг ингээд ярьж байгаа л төгсгөлт нь гэр бүлийн талаар яриад, хүүхдийн талаар яриад, хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, хүүхдийнхээ өгдөл хамгийн чаддаг зүйлийг яаж олох вэ гэдэг дээр ингээд туршлагаа хуваалцаал ингээд яриа яваад идэг. Тэгээ дээрэс нь нөхрөө яаж залах вэ, нөхөртөө амьдралынхаа жолоо булаацалтад байх юм уу, босс эмэгтэй байх юм уу, хүчтэй эмэгтэй байх юм уу, эсвэл ингээд сул дорой байх юм уу, эсвэл нөгөө давраах юм уу, даврах юм уу гэл бүх талаас нь ярьдаг. Тэгээ ингээд зөвхөн нэг тархины дасгал болоод өнгөрдөггүй маа.
цаана сэтгэл зүйн асуудлуудыг хүнддэг. Цааш нь өөрийгөө танин мэдэх процесс руу эмзэглүүлэхгүйгээр яаж өөрийнх нь алдааг ойлгох уу гэдэг тал руу. Них амар эмзэглээд өөртөө готрахаас илүү би энэ дээр ажиллах хэрэгтэй юм штэ. Би тэнийг биш юм биш штэ гэдэг. Одоо жишээ нь ингээд лог сэтгэлгээдээ сайтай хүнийг бид нэр ухаантайг ойлгох шүү дээ. 10 жил 5 авч исэн хүн онц сурдаг энэ ухаантай гахаа авч исэн муу гэж бодчихдог тий. Гэтэл яг үнэндээ бид бүхэн ганцхан тархинд байгаа 5 сэтгэлгээний лог өвгөн сэтгэлгээ хөгжснөөрөө ухаантай огт биш. Бусад ухаан нь сайн хөгжсөн байж болно шүү дээ. Гой зурагч болдог хүн, амьдралын боломжийг олж хардаг хүн. Нөгөөх нь сэтгэл хөдлөлийн ухаан хөгжсөн хүн бол ямар ч манлайллыг авч явах чадвартай. Гэр бүл өөрийгөө цаашаа нийгмийг авч явах чадвартай байна. Цаашаа ярил биеийн ухаан сайн хөгжсөн. Яадгүй тамирчид олимпийн авраг болоход бид бүхэн зурах шаардлагагүй логикоор сэтгэх чадвар бага хэмжээнд орно шүү дээ. Гэх мэтлэнгээр бид бүхэн алдаатай ойлголтууд маш их байна. Ухаантай гэж бодохын, үзэсгэлэнтэй гэж ярих ингээд тэр ойлголтууд чинь зөрөөд идэг тий. Энэ бүхэн дээр яг юм шинжлэх ухааных нь үндэстэй тайлбаруудаар явдаг. Шинжлэх ухаандаа ийм байдаг юм байна. Энэ дээр ийм дасгалууд байд юм байна. Тэгэхээр нийтдээ бараг нэг юм дээр нэг 8-аас 10 дасгалтай явдаг. Нэг сэтгэлгээн дээр. Тэгэхээр чинь нэг 50 гаруй дасгалаар явдаг гэсэн. 50 гаруй жижиг дасгалуудаар техникүүдээр явдаг. Тийм байгаа. Харин нөгөө түрүүний ярьсан гэр бүлийн сургалтын хүрээнд 20 дасгалаар явдаг. За энэ дотны харилцааны 7 үе шат гэдэг юм байна. Та яг хаана явж байгаа? Тэгээд энэ үе шатууд нь 20 дасгал. Эмэгтэйчүүдэд хэрэгтэй дасгал, эрэгтэйчүүд яах юм гихмичлэр гүн гүнзгий бай. Гихмичлэнгээр дандаа дасгал, техник, судалгаа, нотлохоо, дээрэс нь туршлага, сэтгэл шингэсэн тийм сургалтуудыг хийж байгаа. За тэгэхээр та бүхэн маань 20 долох сургалтанд маань ороод ирээрээ. Тэгээд амжаад бүр орж чадах юм бол гэр бүлийн сургалтанд маань бас ороод ирэх боломжтой. Яг гэвэл эхний 2 хичээлээ нөхөж орох боломжтой байгаа. Нэгт 3 дахь 5 дахьад явж байгаа хичээл маань. Тэгэхээр хадгалагдаад явж байгаа. Харин нөгөө сэтгэл заслын хүрээнд сэтгэл заслыг бол хадгалах гэхээс илүү шууд хийдэг. Яг тэгвэл өөр хүмүүстэй тулж харилцдаг, маш их цагийг, маш их энергийг, маш их сэтгэлийг шахууж хийдэг тийм зүйл байгаа. Тэгэхээр эхлээд сэтгэл заслаараа явж байгаа. Яг тэгвэл сэтгэлээ засаагүй тохиолдолд дараагийн амжилт гэдэг зүйлийг огт ярьж чадахгүй байгаа. Сэтгэлчин гэмтэлсэн, сэтгэлчээ өвдсөн, гэр бүлийн талаар алдаатай ойлголттой, бага насандаа аав ээжээсээ сэтгэлийн шарх алдсан тохиолдолд таны өнөөдрийн гэр бүл аз жаргалтай гэдэг боломжгүй зүйл болчиход байгаа. Тэгэхээр ингээд би коучингтэй хослуулъя гэж эхлээд сэтгэл заслаа явах шийдээд сэтгэл заслаар дагнаж явж байгаа. Тэгээ сэтгэлээ засны дараагаар дараагийн амжилтын сэтгэл засал гэж байна. Тэгээ цаашаага явах зүйлүүд байна. Тэгэхээр 70 хоногийн хугацаанд зарлаад явж байгаа. Тэгэхээр аливаа сургалтыг өөртөө шингээх хугацаа бидний тархич нэг зүйлийг шууд ингэж ихэд авч чаддаггүй шүү дээ. Угаасаа нотлогдсон зүйл нь тэр тий. Аливаа мэдээллийн 30% нэг зурс авчаад дараа нь дахиад 30% нэг гихмичлэнгээр ойлгож явдаг. Нэг ингээд магадгүй таны ходоод руу 5 литр хоол цутгаад та бүүлжүүд гаргадаг үстэй. Тэг тэрнтэй адилхан мэдлийг хүртэл чимгэр ямах юм хараадаг. Тийм байгаа. За тэгэхээр мэдээж урам зориг нь асааж өгдөг. Тэгээд урам зориг асаах удирдлагын өөрт нь нөхрийг хичээдэг. Тэгэхээр дараа нь хин нэг багштай, хин нэг надтай ч биш, хин нэгэн багшаас биш, өөрөөсөө урам зориг асаадаг болоосаа. Тэгээд өнөөдөр миний хамгийн анхны сургалтын ихч маань надраа мессеж хийчихсэн л та. Тэгээд тэр ихч маань анхны сургалт хамгийн анхны дэлхийн сэтгэлийг олох сургалтанд өөрийгөө ингэж хөгжүүлэх мөрөөдлөг бүтээгээ сургалтанд маань орсон. Тэгээд хамгийн анх гуашааны салон нэгжсэн. Жижигхэн өрөөнд энэ гуашааны салонд нэгдээд тэгээд би бас гуашаанд орж ирсэн байхгүй. Тэгсэн чинь сая бусдаа ингэж хамтраад бүр том салон нийсээ ингэж намайг үржилээ. Тэгээд өдийг хүртэл надад ийм урам зориг маань өгч чадсан маш их талархлаа. Өөрөөс урам зориг авдаг шүү гэдэг мессеж авлаа. Тэгэхээр би ингэж дандаа чи чадна гэ ардын зогсоод байдгүй байхгүй. Тэр хүн зүгээр өөрөөрөө урам зоригийг асаагаад явж чадсан байгаа байхгүй манай дээр шивгч. Тэгээд ингээд сургалтуудаа дахиад дараагийн сургалтуудаа хамрагдахаар бол бие дагаа цаашаа явж чаддаг босноо илэрхийлж байгаа. Тэгээд мөрөөдөл нь бүр Америк руу явах болж хувирсан. Тэгээд нас оройтдгүй шүү, нас тоо шүү гэдгийг дахин хэллээ. Тэгээд тэр ихч маань 40 гаруй настай хүн байдаг. Тэгэхээр 40 гаруй настай хүмүүс нийгэмд гарахаар ажлын байргүй гэсэн юм хашигдсан үзэл бодолтой эсвэл нэг юм мөрөөдөл зорилго одоо хоцорсон шүү дээ гэдэг тийм бодол ерөөсө хинт ч хэрэггүй бодол шүү. Нөгөө алдаатай логик шүү. Тэгвэл 60 настай загвар өмсөж байгаа хүмүүс байна. Өөрийн бизнесээ эхэлж байгаа хүмүүс байна. Өөрөө сэдээд аюул чадвараа нээгээд явж байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр болж байгаа зүйл дээр төвлөрөх юм бол таны амьдралд болж байгаа зүйлүүд ирнэ үстэй тий. Тэгэхээр аль болох болохгүй бүтэхгүй сөрөг энэ ховж фейсбүүкээр байгаа
дандаа сөрөг зүйлүүдийг хараад байвал таны амьдрал дандаа л эргэн тойрон сөрөг зүйл харагдаа л шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг нэг бодолцоод үзээрэй. Тэгэхээр та хэр эерэг хүн байна, хэр сөрөг хүн байна гэдгийг нэг өөрөөсөө асууад үзээрэй. Тэгэхээр сөрөг хүн байлаа гэж та муу юм биш. Түрүү хэлсэн те бидний тархины онцлог байглаасаа тийм. Тэгэхээр өөрийгөө ялан дийлээд амжилттай амьдрах юм бол энэ тархиа ялан дийлэхээс эхлэх нь шүү дээ. Тэгэхээр яагаад update mind хөтөлбөр гэж өгсөн юм бэ гэхээр тархиа шинжилээ л да. Энэ оюун ухаанаа шинжилээ гэдэг. Тэ сэтгэлээ засах цаа надад одоогоор нэг 5 сургалт байна. За сэтгэлээ засах гэдэг дээр ганцаарчлсангаар явдаг сургалтууд байна. Тэр нэлээд гүн гүнзгий шатанда байдаг сэтгэл заслах ганцаарчлсангаар мэдээж маш олон цаг хүч хөдөлмөр гарч иж нэг удаад 2-3 цагийг зарцуулж явдаг сургалт. Харин нөгөө гэр бүлийн сургалт нь сэтгэл засал, гэр бүл тэгээд нөгөө дотн харилцаа гэд бүх зүйлүүдийг сэтэлцэн гэх одоо нэг үдэ цогц сургалт болгоцсон. Цогц сургалт. Юу нь болохоор тархины сургалтанд тусдаа. Тархины сургалт нь update mind одоо би яриад байгаа энэ Harvard-ын техник дээр явж байгаа сургалт. Нөгөө сургалт маань илүү энэ гэр бүл рүү чигсэн өөрийгөө танин мэдэх. Тэгээ мөрөөдөл рүүгээ явах 70 дахь хувцастайгаа ажиллах тийм сургалт баг. Тэгээ тэндээ сэтгэлээ засна, амжилтын сэтгэл заслаа хийн гэл явна да. Тийм зүйлүүдийг хийж जैन. Тэгээд би бас хүүхдүүдэд сургалт орж үзчихсэн. Хүүхдүүдэд сургалт орох юм гээр гайлт юм лээ. Том хүнд орохоос илүү амар, илүү гоё, илүү хайрцаггүй сэтгэдэг юм лээ. Тэгээд 7 дугаар ангийн хүүхд одоо бизнес эхэлсэн байна шүү дээ. 7 дугаар ангийн хүүхд сургалтаа бизнес эхлээд хийцэн байна. Доор ажилдаа аваад цалинжуулдаг болсон байна. Гоё гастай. 7 дугаар ангийн хүүхд хүн цалинжуулна гэж явж штэ. Тэгэхээр чинь миний нөгөө дөнгөж сая чадан ядаа өнгөрсөн сар хийсэн зүйлийг маань 7 дугаар анги хүүхд хийгээд үтцсэн л байгаа байхгүй. Тэгэхээр биднээс хүүхэд илүү агуул сэтгэхэд байна. Тэгэхээр хүүхдүүдээ би том хүн гэдэг хандлагаар битээ хараарай. Биднээс илүү сэтгэдэг шүү. Яг хэвтэй харилцаагаар яг надтай л адилхан хүн гэдэг. Гэр бүлийн сургалтын үнэ нь 188,000 төгрөг. Энэ зөвхөн энэ удаадаа тийг зарлагдчихж байгаа. Дараа нь үнцүүнээр зарлагдаад явнаа. Энэ удаадаа би дөнгөж эхэлж байгаа учраас боломжийг олгосон. Дээрээс нь нөгөө update mind нэг хөтөлбөрийн маань төгсөгчдийг яг тийм үнээр зарлж байгаад яа тийм тэгвэл өөр бусад хүмүүсчтэй адилхан энэ боломжийг олгоё гэж удаад зарласан юм байна. Тэгэхээр анх 30 хоног явсан хүмүүс нь 70 хоног гэж 100 хоног надтай яваад яг 90 хоног 100 хоног ингээд өөрөө өөртөө ажиллаад цаашаа ингээд хааш явахыг ойлгох тийм сургалт юм л да. Тэгээ нөгөө гэр бүлийн ойлгоцсон цагтаа бид манлайлах нийгэмд гарах талаар ярьж штэ. Тэгэхээр гэр бүлийнхээ асуудлыг нөхөртөө ойлголцоогүй юм асуудал тай мөртлөө та манлайлагч босс эмэгтэй болно гэдгийг эргэлзэх хэцүү штэ тий. Гэр бүл зөрчил үүсэж байгаа хүн 50 ажиллая гэж чаддгүй л үстэй юм. За энэ дээр тэгээ дээрэс нь гэр бүл гэдэг чинь зөвхөн нөхөртөө ойлголцох асуудал биш. Аав ээжийнхээ асуудал даваа талыг ойлгож өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг дээр гэр бүл хамгийн агуу сэдв. Том сэдв. Би анх юм маш жоохон үнцгэн нөгөө мөсний дээдлийн л хардаг гэсэн мөлий. Гэтэл яг гэр бүл гэдэг ойлголт чинь бүр юм агуу том ойлголт юм бэ лээ. Тэгээд энийг ингээд хэрэгжүүлээд эхлээд хамгийн анх би өөрөө гэр бүлийн арт терапист болохдоо өөртөө ажиллаж байгаа. Дараа нь мэрэгжлийн арт терапист болж байсан. Тэгэхээр энийг ингээд хүмүүст ярихад хамгийн гоё байдаг. Тэгээд хүмүүс өөрийнхөө мэдрэмжийг гаргаж яадаг байхгүй юу? 90% өөрийнхөө тархины нөөц боломжоор хийдэг болохоос биш. Би заагаад байх. Би чиглүүлэх үүрэгтэй болохоос биш. Тэр хүн өөрийнхөө доторхыг гаргаж ирж уншиж, тайлж уншдаг. Энэгээр хамгийн агуу юм да. Гэр бүлийн арт терапист энэ урлагаа сэтгэл засах төрөл маань энэгээр л хамгийн агуу гэж би харсан. Урд нь бол дандаа хүнээс юм сонсох ч өөртөө сонсохоор ч 30% та тогтоол тэгэл мартчихдаг шүү дээ. Унших ч бас өөр. Уншаад бас амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол тэгэл хог болол явчихдаг шүү дээ. Тэгвэл үйлдэл хийдэг байхгүй юу? Үйлдэл мэдрэмжээ барьж авах үйлдэл зургаар одоо жишээ миний хийдэг терапинууд гэх юм бол одоо зургаар байна, даавгаар байна, юугаар байна. Баримлын шавар, гурил ингээд хөгжим гэх мэтлэг ингээ зөндөө төрлүүд байдаг. Ингээ хайрцаглагдахгүй. Тэгээ энэ бүхэн чинь бид бүхний мэдрэмжийг хөвлөж өгдөг, үйлдэлээр тархийг идэвхжүүлж өгдөг тийм үйл явдлууд болдог. За тэгэхээр ийм зүйлүүдийг та нартай хуваалцахаар өнөөдрийн лайв хийлээ. Тэгээ өнөөдрийн лайв ингээд өндөрлөе. Тэгэхээр ингээд боломжтой шүү. Бүх зүйл боломжтой. Боломжгүй гэж бодоод байгаа таны бодол таны хаагаад байгаа болохоос биш. Бүх зүйл боломжтой. Юмсын учир шалтгааныг олгодог энэ логик сэтгэлгээ маань юмсаас боломжийг олж харах хамгийн хүчтэй ухаан юм шүү. Тэгэхээр энэ ухаанаа хөгжүүлээрэй. Логик сэтгэлгээний тест өгж үзээд миний яг оноо хиттэй байгаа гэдгийг олж хараад дараа нь хиттэй болсон бэ гэдэг дээр өөртөө ажиллаад үзээрэй.
Боломжтой бид бүхэн ухаан мунтаа гэж бодоод байгаа бол ухаанаа өсгөх боломжтой шүү. Энэ дасгалууд нь байна, техникүүд нь байна. Өөртөө ажиллая. Тэгэхээр бид бүхэн завгүй хугацаа цаггүй боломжгүй гэж өөрийгөө хязгаарлаад байгаа бол та шалтгаан товчрол үйл шалтгийнхаа боол болсоор байна. Та хүлээлт үүсгэсээр үйл хүлээлтэндээ хүлээлтээ л дуусаад байна. За энэ өгүүлбэрээр дээр ингээд өнөөдрийнхөө лайвыг ингээд жаргая. Тэгэхээр бүгдэнд нь амжилт хүсье. Тэгэхээр бүх зүйл боломжтой. Та өөрөө цаг хугацаа яг одоо шийдвэрээ гаргасан цагаас эхлээд таны төлөө 70 тухам сар чинь хорон ертөнц таны төлөө ажиллаж эхэлдэг. Шийдвэрээ гаргахгүй ингээд дүлгнээл ингээд тэр сайн энд сайн энэ ч болов гэж ингээд шийтгэсээрээ л бид бүхэн бодолтой дарагдаад дуусаа. Хизээч тэр хүний шийдэл гардаггүй. Энэ бол ядуу сэтгэлгээний хэлбэр байдаг шүү. За тэгэхээр бид бүхэн яг бидний 3 секундын дотор орж ирсэн шийдлийг хийж чаддаг байвал та хурдан сэтгэл шийдвэрээ логик ухаан хурдан өгсөн байна гэж бодно. Тэгвэл аливаа шийдвэрийг гаргахтаа хичнээн удаан хугацаатай бодох тусмаа юу болдог вэ гэдгийг бодоод үзье. Тэгэхээр нөгөө сэтгэлийн дуудлагаа сонсох гэдэг дээр. Тэгэхээр бид бүхэн хитрхи ухаантай Альберт Эйнштейн шиг маш их олон зүйлийг боддог. Ухаантай эмэгтэйчүүд маш их байдаг. Маш их ухаантай аливаа зүйлийг амар их бод маш их бодно. Юу хэр ухаантай. Тэгсэн мөртлөө яг ингээд бодит амьдрал дээр харахад аз жаргалтай мөгөө энэ нөхөртэй хайрлагцсан мөргөө ингээ харахад зөндөө асуудлуудтай тэгээ боцоор хагаад асуудлаа шийдсэн мөнгөөр басгүй. За тэгэхээр бодолтой төөрнө гэж энийг хэлээд байна те. Тэгэхээр тэр нь худал логик алдаа гаргаад байдаг байхгүй тэр зөндөө боцсон ирнэ дандаа логикийн алдаанууд гаргацсан. Тэгээ хамгийн боломжгүй хөлбөрлөгөө өөрийгөө түлхчихсэн байдаг. Тэгэхээр алдаатай логикийг яаж санаж тэндээс ойлгож харахын гэдэг арга ухааныг заахын дээрэс нь бид бүхэн зөндөө алдаа гаргадаг гэдэг нь алдаагийн магадлалыг яаж бууруулж би худал логикоос үнэн логик руу аваачаад алдаагаа тэг хөв болох уу гэдэг дасгалууд бас байдаг. Тэгэхээр энэ бүхнийг та нартайгаа хуваалцах гэсэн юм аа. Тэгэхээр бүгдээрээ сайхан амраарай. Тэгээд энэ хөл аваа ингээ өндөрлөе доо.